За ингээд дараагийн хэсэгт одоо 3 дугаар хэсэг рүү хэдүүлээ оръё. Энэ хэсгийг бол өмнө хэлсэнчлэн нөгөө дөрвөн асуулт байгаа. За дөрвөн асуултын сүүлийн хоёр асуултанд нь одоо юу гэж хариулах вэ гэсэн санаагаар бэлдсэн байгааг мэдчихээг авахаа тий. За тэгэхээр яг за хоёр асуулт гэж байгаа боловч бас яг нарийн ярих юм бол гурван асуулт шахвал болчт юм л да. Тэгэхээр энийг ингээд аль болохоор хэдүүлэн задлаад ингээд цаашаа сайн явах юм бодъё. Ер нь бол өмнөх хэсэг дээр 2 дугаар хэсэг дээр ярьсан шиг бидний ярьж байгаа хариулж байгаа энэ зүйл маань бол яг л ийм сэтгэл хөдлөл хуурай үг хэлдвийн юмн дээр юм биш яах ёстой. Тийм reasonable те хүн итгэхээр тийм шалтгаан тийм зүйлийг бол яах ёстой хэлэх ёстой шүү дээ. За 3 дугаар асуулт бол нэг ийм асуулт байгаа. Ингээ хэлэх юм бол ийм хоёр юм асуусан байгаа. Challenge те ингээд ямар тийм одоо бэрхшээл тийм асуудлыг шийдсэн бэ гэж асууж байгаа эхнийх нь те to solve гэд. Дараагийн нь болохоор to implement and change or reform гэж байгаа. Тэгэд ямар нэгэн өөрчлөлт гэж байгаа. Тэгэд how have you contributed гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр юмыг асууж байгаа гэдгийг та нар сайн ойлгох хэрэгтэй шүү. Нэг нь бол ингээд ямар нэгэн асуудал шийдэл шаардсан зүйлийг чи шийдэж ийсэн үү гэж асууж байгаа. Хоёр дахь нь болохоор ямар нэгэн тийм өөрчлөлт за реформ те бүр том юм ярьж байна тийм одоо шинжилэлт гэсэн үг те change ч юм бол өөрчлөлт те ийм юм хийж ийсэн үү гэж асууж байгаа. За энэ асуулт бол ерөөсөө иймэрхүү асуулт бол ерөөсөө бараг л бүх тэтгэлэг дээр байдаг. Бүх тэтгэлэг дээр байдаг. Өөрөөр хэлбэл тэтгэлэг чи ямар хүн хайгаад байгаа юм бэ? Ямар хүнд тэтгэлэг өгөх гээд байгаа юм бэ гэхээр зүгээр нэг сандлын бөглөөс нь төгөх гээд байгаа шүү байхгүй юу? Тэ? Яг үннийг хэлгээд хүн болгон тэтгэлэг авъя гэж бодож байгаа. Хэрвээ боломж байгаа л тэтгэлэг өгье. Окей, за чи яваа гэх юм бол өстөл нөгөө хөлтөөн хөлхөж хүлгүүн мөлхөж очиод тэрэнд амрагдана. Гэтэл эн чинь тэр олон хүмүүсээс шалгаруулад тий яах гэж байгаа юм. Авах гээд байгаа нэг ийм зүйл шүү дээ тий. Тэгэхээр энийг ямар хүнд өгдөг вэ гэхлээр юм хийдэг, бүтээдэг, санаачлагтай зүгээр суудгүй зүгээр нэг сандлын бөглөө муугар хэлвэл сайнаар хэлвэл тий энэ сайн ажилтан гэж хэлэгддэг хүнд өгдөггүй байхгүй юу? Сайн ажилтан гэдэг чинь манай монгол ойлголтоор бол гээл асуудал тарьдаггүй яг хийх ёстой юм хийгээл явж ядаггүй. За багш бол ингээл ямар ч асуудалгүй хичээлэн зааж яадаг, дүнгийн гаргаж яадаг, ерөөсөө хэлүүг таталтгүй, чимээгүй, хүн хартай маргадаггүй, одоо энэ болохгүй байх, инээ тэрэ гэж ийм асуудал тавьдаггүй. Тэгэл ерөөсөө ингээл даргын захирлын хэлсэн үгийг ингээл дагалаа зөв одоо болоо юу гэдгийг ингээ байж идэг. Ийм хүмүүсийг манайхаа одоо сайн хүн, сайн ажилтан гэж яриад байдаг. Үнэндээ тэд нар бол хамгийн муу ажилтдаг. Яагаад тэгэхээр тэр байгууллагт тэр хамт олонд шинжилэл одоо тийм зүйл ерөөсөө авчирдаггүй. Ийм хүмүүс байдаг байхгүй юу? Тийм учраас л ийм асуулт асуугаад байгаа. Чи амьдралд ямар нэг асуудал амьдралдаа биш л те ямар нэг ажил дээр ийм асуудал шийдэж ийсэн үү те яаж ийсэн танай ажил дээр тулгарсан танай баг хамт олон тулгарсан ийм асуудлыг чи шийдэж ийсэн үү ямар нэгэн өөрчлөлт авчирсан уу те за хаалтнтхыг хараарай хаалтнтх нь be specific те бүр ингээд яг ийм одоо тодорхой бай гэж байгаа байхгүй яг ийм point те тодорхой бай за тэгээ юу багтаах вэ гэхэлэр те чиний leadership knowledge буюу манлайлах мэдлэг чадвар practice те энэ дадалчин тийм үү хэр одоо үр дүнтэй байсан бэ өөрөөр хэлэх юм бол чи ямар нэгэн асуудлыг шийдэх тулд чиний манлайлах энэ чадвар дадал туршлага энэ нэмчин энд хэрэг болно шүү дээ мэдээч тийм үү ойлгомжтой те тэгээд юу өөрчлөлт за реформ хийхэд бол мэдээж ийм шинжилэл өөрчлөлтийн юмыг бол зүгээр ингээд сууж идэг нөхөр бол авчирдаггүй зүгээр тийм дугуй ажиллаа хийгээд цалингаа авч яадаг ямар нэгэн асуудал тарьдаггүй ажилтан бол хийдэггүй бид нар бүгдөө мэднэ шүү дээ тий. За тэгээд хараа ямар хүмүүс юм уу хамт олон байгууллагт чи одоо ийм асуудал шийдэж исэн ямар арга ашиглаж исэн гэж.
creative methods те ямар тийм бүтээлч арга ашиглаж байна. За ингэхлээр чи энэ дээр ерөөсөө ямар байгууллагт ямар хамт олонны дунд ямар асуудал тулгарсан чинь ямар бүтээлч те үр дүнтэй арга ашиглаад те ямар үр дүнтэй сайн шийдэл гаргасан бэ гэсэн хамгийн наазахын 5 юм хэлэх болчихж байгаа байхгүй юу? 5 юмыг энэ жишээндээ багтаах хэрэгтэй болчихж байгаа. За яг түрүүнийхэн зарчмаар хэдүүлээ 3 жишээ гэдэг юм уу 2 жишээ дуртах гэж үзье л да. Тэ одоо юу байж болох вэ? Ойлгож байна уу? Юу байж болох вэ? За бодъё. За яг энэ асуултан дээр ирээд миний уулзсан зөндөө олон хүмүүс бол таг гацаад тий одоо надад ийм байхгүй штэ эдэргээд ингээд тэгээд байдаг шүү. Үгүй бод сэтг тий бод. Заавал хүнд ийм юм байгаа. Хэрвээ чи ингээд нэг юм англи хэл сурах гэж оролдож байгаа, тэтгэлэг хөөцөлдөх гэж оролдож байгаа гэдэг чинь чи ингээд зүгээр л цалингаа аваад тий цагаан бөглөө цалингаа аваад бай гэж юм одоо тийм дундаж төвшний гэдэг юм уу тийм хүмүүсийн төвшөнд чи сэтгэхгүй байгаа байхгүй чи ингээл хэл сурыг гадагшаа явъя гадны сургуульд мастер хамгаалаа гэдэг чинь чи ямар ч л байсан ингээл болохгүй байна би энэ юусоо ингээ болохгүй байна энийг ингээ бүтээ сайн сайжруулъя өөрчлөе гэж ингэж бодоод байгаа ийм жишээ байгаа байхгүй юу ийм жишээ ийм хүн гэсэн үг байхгүй ч өөр тэгэхээр чамд ийм заавал жишээ болдон за би энэ дэр бол хүмүүст өөрийнхөө нэг юм жишээг одоо санал болгодог санал болгох яг ингээд нэг юм одоо урам зориг аваасаа энэс санаа аваасаа гэдгээр би хэлдэг байхгүй. Тэр жишээг маань бол энэ тэн сонссон хүмүүс ууж магадгүй дахиад хэлэхэд жишээ нь би ингээд бакалаврт сурж байхдаа бакалаврын дипломын ажил өгчих болоод ингээд дипломын ажилтай танилцаад ингээд уншсан чи хүмүүсийн дипломууд бол яаж яасан гэхээр дандаа нөгөө нэг юм нуруулдаг хавц гэж байдаг да нэг юм ингээд гавчичдаг таг авчих. Тийм хавцаар ингээд хавцалчдаг. Тэгээ нөгөөх нь салаад очдөг. Эсвэл хүүхдүүд нөгөө нуруутай хавцын дээш нь сайхан сүхж жогоод нөгөө дипломныхын завсраас хууц мууцыг аваа авчдаг тийм ингээ Канадаж авахгүй тэгдэг. Тэгээ нөгөө диплом нь дутчихдаг. Тим жишээх аюух. Тэгээд ингээ харахад аюу үзэмжгүй араас нь ингээ баахан л харах хавцнууд харагдаад байдаг. Гарчгийн үзхийн тулд заавал ингээ сугал татаж гаргаж ирнэ хаана байгаагаа мэдгэн гал ингээл нэг юм яригтай ажилтаа үзэмжний хувьд ч тэр за тэгээд бүх бат бих одоо тийм ингээд цаашаа удаан хадгалахтай хувьд ч гэсэн тэнэг байсан бохгүй юу. За тэгэхээр би тэрийг яаж шийдэх вэ гэж бодож жоод ингээд ном шиг ингээ хавцлаа гэж бодоод. Ном шиг хавцлаа гэдэг ингээ хэвлэлийн янз бүрийн юмнаас асуусан чи болно. Тэгтээ ингээд яг хуу цөөхнөр бол хавцлаад өгч болно гэдэг чиг аахгүй. Тэгээ дипломын чи нэг 5% хөвчлөө хэвлээд тэнхимднийг, номын сандныг, бие даалтныг мегал ингээ баах өгдөг байсан. Тэгээ өөрөө эдэг авч үлдмэлтэн тэгээд. Тэгээ би нөгөөх нь ингээ хэвлүүлт хавцлуулсан бохгүй юу. Яг сайхан цаасаа хэвлээд ч ингээ хавцлуулсан чи минийх яг ном шиг юм гэдэг юм уу одоо сэтгүүш ингээ ардаа ар нуруунд дээр одоо шилэн дээрээ гэж ярьдаг штэ. Ингээд миний дипломын сэдвтэй ингээд нэртэй нүүрэн дээр нь ингээд би бас хөрхөн дизайн зохиогоод ингээд мөсийн лого тэр үед одоо нийгмийн шинжилгээ ухааны сургууль гэсэн тэр мөрний лого хийгээд өөрийнхөө юуг яагаад ингээд тэр нэг юм одоо нэг төрлийн нэг сэтгүүлрхгүй юм болгоцсон байхгүй юу. Тэгээд диплом ингээ хамгаалтуулаад тэр мэрийг өгсөн чи багш нар за миний дипломыг бол яг ингээ сайн болсон гэж магтахаас гадна тэр хэвлэлтийг бас их магтсан байхгүй энэ их зүгээр 10 байна нэтэр гэдэг. Тэгээд тэрний дараа би мөс дахиад нэг магистр сурсан. Дахиад тэгж сурахтаа бол би ангийнхаа одоо 7 8 хүүхдийг уриалаад манай анги бас 7 8 хүүхдтэй байсан. Тэгээ бүгдөө тэр чинь диплом бичиж магистрийн диплом ажиллаж байна. Тэгэхээр н тэрийг ингээ сайхан бүгдөө ингэж хөвлөе үнэн яг адилхан байд юм байна эдэргээд. Нэрээ яг үнэн адилхан бохгүй юу? Нөгөө нуруулдаж хөвлснээс. За нөгөө анги Монгол нуруулдаад хөвлсөн. Манайс бол бүгдөө ингээ цэргээр цагаан өнгө сонгоод нэгдсэн дизайн гаргаад би тэрийг нөгөө хэддээ шеэрлээд тэгээд ингээ шилмэлэн дээр нь юу хийгээд ингээ яасан бохгүй юу? Тэгээ ингээд хөвлөө яасан. За намайг бакалавр төвлүүлэхэд бол лав тим бакалаврын тим дипломнууд бол ягаагүй одоо номын сан мангийн хүмүүс хүртэл тэр уяасан гоё эвэлсэн гэдэг жийсэн. Магистрт бид нар тэгээ бөөнөр нөгөөд нэг юм нэг загвараар өгсөн бас номын сангийнхан тэнхмийн чигтэр гэсэн бас гоё ажил болж ядэр гэж ингэж бахархаж байсан байхгүй юу. Тэгээд одоо би яг хизэнээс нь мэдэхгүй нь ямар ч байсан сүүл би ингээ харахад мөсийн магистрийн дипломууд эднэр тэгж хэвлдэг болчихсон байсан байхгүй мөс ингээд одоо яг бас холбоотой шүү. Гэхдээ бараг л миний гаргаж ирсэн нүүрний дизайн бол бараг л ингээл хэвээр юм байгаа байхгүй логон дээр юм байдаг. Сэтүүн ингээд дундаа орж ирдэг, доор нь одоо өдөртөгч тэрнэтэрэгээд ингээд орж ирдэг тийм болсон байгаа байхгүй. За би ингээд одоо энэгээрэн бол ингээд мөс яг бидний ингээд юм уу миний санаачлагаас болж дипломоо тэгж хэвлдэг болсон гэж хэлж байгаа юм шиг. Гэхдээ тийм болоход нь би их бага хэмжээнд нөлөөлсөн байгаа байхгүй юу? Одоо миний болоод бидний санаачлага би ингээм хамт олно уриалсан тийм үү гэсэн үг.
Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр би бүтээлч байна, асуудал шийдэн, өөрчлөлт авчирна гэдэг чинь заавал чи ингээл талбай дээр гарч ихсэж орлоо юм уу? Эсвэл заавал чи нэг 12 давхар байшин барихыг хэлээд байгаа биш байхгүй юу? Энэ юу гэсэн үг вэ гэхээр ийм жижиг зүйл ч гэсэн бидний амьдралд байж байдаг. А энийгээ яах ёстой? Бид нар өөрсдөө ингэж мэдээж энэ нэрээ ийм шинжилэл болж инээ тэрэ гэж яах ёстой? Харж үзэх ёстой байхгүй юу? Тэгэхээр энэ бол нэг төрлийн өөрчлөлт авчирсан зүйл мөн үү мөн. Өөрөөр хэлэх юм бол магадгүй миний ингэж одоо ийм санаачлаг элдэн юм гаргаад за би ингэж цааш нь хөөцөлдөж гүйж дараагийн цэрэг дээр ороод энийг заавал ингэж хөвлөөч эдэр гэж хэлээгүй ч гэсэн хүмүүс санаа аваад хийсэн. А би энийг өмчилж байгаа юм шүү дээ. Ингээ хийхэд нөлөөсөө энэ бол миний ингэж бас нэг бахархдаг зүйлээ гэж би нэг тэтгэлгийн ярилцлаган дээр ярьж байсан. Энэ бол их хүмүүсийг тийм сэтгэл хөдлөж одоо импрессэд болгоно гэж байна шүү дээ. Тэгжсэн бохгүй. Тэгэхээр энэ мэт юмнуудаа чи санах хэрэгтэй. Энэ мэт юмнуудаа санах хэрэгтэй те. Ийм юмнууд байна уу чамд? Байгаа те. Одоо заавал бол бод. Одоо заавал чи ингээд 2-оос дээш жил ингээд ажилласан байгаа нөхцөлд бол за ингээд байгаа. Тэгэхээр нөгөө түрүүний нэг 5 зүйл байгаа гэсэн шүү дээ. Ямар байгууллагт, ямар хүмүүсийн дунд, ямар одоо лидершип үзүүлээд те одоо манлайлал үзүүлээд, ямар арга ашиглаад тэр чи ямар бүтээлч болсон юм бэ гэдгийг саяны жишээн дээр авч үзье л да. За Монгол Улсын их сургууль одоо оюутнуудын дунд за тэгээд яасан би ингээд манлайлж ингээд хийгсэн. Яагаад тэр асуудал болохгүй байсан бэ? Яагаад шинжилэл гэж? Яагаад гэвэл өмнөх диплом нь гавцлалт эдэр нь бол ингээд болдгоо. Хууцсан дутдаг, муухай харагддаг, үзэмжгүй, сайн хатгалж хүний дипломын ажлыг сайн хатгалж чаддаггүй юм байсныг ийм бүтээлч аргаар ингээд шийдэх гэдэг ч юм. Ингээд хэлж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ болгоныг яах ёстой байх нь бодоод одоо ажил дээрээ чи яасан? Ямар шийдэл санаачлага элдв юм гаргасан гэдгийг бод. Одоо саяных бол жижигхэн чи өөр том байж болдог. За би одоо нэгэнт өөрийнхөө туршлаган дээр ярьж байгаа учраас өөрийнхөө одоо яг энэ асуултан дээр би юу гэж хариулсан бэ гэдгийг та нарт хэлээ л да. Миний одоо хамгийн гол за би болохоор юу гэж хариулсан бэ гэхээр хамгийн ихэнд нь болохоор би нэг юм бас ангийнхныгаа магистр сурж байхдаа ингээд ангийнхныгаа уриалаад нэг юм одоо электрон номын сан гэхүү одоо тэгэж хэлж болох бах тийм юм хийсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр ингээд бид нар ингээд мөс сурж байхад бол унших ном ерөөсөө олддгүй байхгүй. Ялангуяа одоо антрополог орчин бол монголоор бол бараг юм байхгүй. За тэгээд англиар ингээд хайгаа олоод унших гэхлээр ингээд юм ерөөсөө ингээд олддгүй нэг юм зовлон байдаг ус. Тэгээд ном нь олдохгүй байхгүй. Одоо яг мэдээж англиар бичсэн зөндөө байгаа шүү дээ. Монгол ингээд нөгөө номын сангийн эрх мэрх худалдаж авдаггүй юм учраас за англи ном яаж Монголд олдох вэ? Тэгэхээр тэр үед юу хийсэн бэ гэхээр ингээд ангийнхаа янз бүрийн хүүхдүүдийг ингэж уриалж агаад одоо ингээд завтай хүүхдүүдэд уриалаад юу гэж хэлсэн гэхээр хэдүүлээ юу яа ийм чухал ном элдв юмнуудыг интернетээс олж нэгдсэн тийм электрон номын сан хийж одоо ингээд тэгэмд үгүй. Тэгээ тэрийг ингээд хин дуртай ингээд ашиглаж яадаг юм болоё гэж. Тэгээд ингээд интернетээр хайнгууч антропологийн зөндөө олон тийм текст элдв номнууд бол үнэгүй байж байгаа байхгүй юу? Эртнийх нь ингээд зохиогч ирэхгүй за сүүл нь бол ингээд хэрэгээр зохиогч ирэхгүй мэрхгүй тавьсан. Бүр зохиогч ирэхгүй хэвлүүлсэн юм уу ч гэсэн зөндөө байгаа байхгүй юу? Зүгээр ингээд үнэгүй хэрэглэгээд ингээд тавьсан. Тэнгүү тэр болгоны чинь ингээд цуглуул татах ажил байхгүй юу? Ажил штэ. Тэр чинь бид рөө бараг худлаа ярддаг үнд бол 100 шахах байсан. Тэгээд ингээд 100 гаруй гига юм цуглуулад нөгөөхөө ингээд тийм өгөөд ингээд антропологийн одоо нэг төрлийн одоо бүгд тамрах албагүй штэ. Тим юм ингээд цуглуулж хийгээд тэгээ бид нар бол яасан гэхэлэр за тэгээд одоо зөндөө олон ном одоо өгүүлэл элдв юмнууд ингээд цуглуулж байгаа шүү дээ. Түнгүүд чинь нөгөө багш нарч тэр одоо оюутнууч тэр одоо ингээд энэ семинар дээр энийг уншигээд ингээд хэрэгэлж байгаа байхгүй. За энийг энэ жишээг бол нэгдүгээр жишээ те би одоо юм эсэ ингээд би ингээд хүмүүст ингээд анх санаачлаг гаргаад тэгээ хүмүүс ингээд зохион байгуулад хуваарлаад за тэгээд яасан бах нь. За чи энийг ингэж ягараа. За энийг ингэж ангилъя гэдэг ч. Тэгээ энэ бол одоо юуны үед тодорхой тов жишээ вэ гэхээр би тэнд өөрийнхөө leadership knowledge skill элдв юмыг ашиглаж штэ удирдсан санаачилсан зохион байгуулсан те ийм чидрүүд ашигласан. За юу нь болохгүй байсан гэдэг нь бол би түрүү хэлсэн те ингээд угаасаа юм ном элдв юм ингээд олддгүй байсан. Сургуулиуд бол юм номын сан ерөөсөө ингээд байхгүй байдаг байсан. За тэрийг бид нар ингээд хууль эрх зүй элдв юм зөрчөөгүйгээр яасан интернетэд нээлттэй байгаа юмнуудыг цуглуулж аваад сургуулийн компьютер элдв юм дээр бол ингээд хадгалсан. За тэр үед бол юм антропологийн лаборатори гэдэг байдаг байсан. За тэнд нөө ингээд хүмүүс ингээд яасан нөгөө ингээ хэрэглээд оюутнууд ингэж хэрэглээд ингээд яадаг болсон. Өөрөөр хэлэх юм бол оюутнуудад тийм хэрэглэх одоо өөрөө англиар уншдаг болов шүү дээ, тэ. Номын сангийн тийм сайхан юмыг бүтээж ингэж хийсэ гэж. За энэ бол яасан асуудлыг шийдвэрлсэн жишээ мөн
Өөрчлөлт авчирсан уу? Өөрчлөлтийн жишээ юм. За магадгүй энэ бол реформ гэж хэлэхэд бол хэцүү те. Боломж бол болцоо бага. За ийм хэцүү. Ийм юмээс болж штэ тийм үү. За би ингээ 3 жишээ дурсан даа. Яг ингээд одоо гитэрхийх яриа цаг айгүй их болчих гээд байгаа учраас хоёр дахь нэг жишээ нь бол би дурдмаар байсан дурдсан жишээ нь бол юу байсан гэхээр та нарт бас санаачлаг авахд бол хэрэгтэй шүү. Бид нар нэг нийлээд одоо би бас ингээд хамтран зүтгэж шилдэг хүмүүсийгээ яагаад урайлаад Монголын антропологийн холбоо гэж байгуулсан байхгүй юу? Монголын антропологийн холбоо. За тэгээ яг гэж байгаа вэ гэхээр ямар учраас байгуулсан гэхээр мэрэгжлийн холбоо хэрэгтэй буюу мэрэгжлийн холбоод юу хийдэг вэ? Эрдэм шинжилгээний судалгааг бол ингээд маш сайн хийдэг, ингээд цааш нь явуулдаг. Тэгээд ном сэтгүүл илдэм гаргадаг. Хамгийн чухал нь болохоор тийм ёс зүйн код гэдэг юмыг барьдаг. За Монголд бол ийм оюуны бүтээлийн хулгай, одоо оюуны бүтээлийн зөрчил мөрчилгээд айгүй их юм болдог. Одоо та нар миний Facebook постноос бол зөндөө харсан баг. За гадуур зөндөө сонсон баг. Тэр мэрийг зэгцэлдэг байхгүй ингээд гişүүдээ тийм ээж болох ийвэл ингээ янз бүрийн шийтгэл өдр оноодог одоо ийм янз бүр юм идэг байхгүй. За тэнгууд бид нэр тийм холбоо байгуулад бас л ингээл миний тент чи манлал тийм орж байгаа шүү дээ. Тэ ингээд анхных нь үүсгэн байгуулагчдын нэг болоод ингээд нарийн бичиг эдрийг хийгээд тэгээд бид нар бол одоо нэг ном Английн Кембриж их сургуулийн багш Монголын тухай бичсэн номыг бол ингээд орчуулаад тэгээд редакторлаад хэвлсэн баг. Гэтэл тэр ном бол ингээд англиараа болвол их чухал ном. Яг тэгэхээр англиараа жишээ нь ингээд олтгоон болоод айгүй үнэтэй болсон. Бүр 1000 гаруй паунд, 2000 паунд, маунд гэдэргээд ингээд болдог болсон байхгүй юу. Гэтэл тэрийг бол бид нар ингээд хэвлээд одоо Монголд бол 25,000-аар зарж байгаа байхгүй юу. Тэгч одоо 2000 паундаар зарагддаг гэдэг ч баг тий 6-7 саяын номыг бид нар тэгж зарах эрхтэй өдр болсон байхгүй юу. Тэгээд ийм бүтээлч ажил хийсэн. Одоо тэгээ энд бол би ингэж оролцсон. Ийм хийсэн. Одоо тэгээд бидний анхны бүтээл ном мань гараад ингэ явж гэн хүмүүс ингэ аваа уншиж гэн. Одоо урд өмнө ингэ танилцаагүй байсан, монголчууд танилцаагүй байсан судалгааг бид нар ингэ танилцлаа гэдэг. Тэгэхээр ийм жишээнүүдийг л олж яах хэрэгтэй байх нь хэлж ийм бодиттой жишээнүүдийг те ийм асуудал байсан. Энийг би ингэ шийдгийг санаачлаг гаргасан. Тэгээ энийг үнтэй уулзсан. Ийм бэрхшээл тулахт нь ингэ шийдсэн. Тэгээд юу үр дүнд нь бол ийм үр дүн гарсан. Одоо би тэгээд ийм ихсэн. Одоо миний манлайлал ийм одоо асуудлыг шийдсэн, өөрчлөлт авчирсан ийм жишээ байна гэд 2-3 яг ийм бодиттой жишээг хэлчих хэрэгтэй те. Тэгээд л ерөөсөө энэ хэсгийн асуулт бол болоо явчихна л гэсэн үг байхгүй юу? За ийм байгаа. За тэрний дараа болохоор одоо хамгийн сүүлийнх буюу 4-р асуулт гэж байгаа те. 4-р асуулт нь бол юу гэж байгаа вэ гэхээр одоо тийм 3 бодиттой жишээ өгөө гэж. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ scholar тэтгэлгийг аваад сураад ирлээ. Тэндээс авсан мэдлэг, чадвар, элдв юм чи одоо яаж ашиглах вэ? Одоо хувийн болоод мэрэгжлийн ажил мэрэгжлийн түвшинд одоо personal гэдэг чинь хувийн, professional гэдэг чинь одоо мэрэгжлийн ажил түвшинд тэр карьерийнхаа хувьд яаж ашиглах вэ гэдгийг асууж байгаа байхгүй юу? Энэ түвшиндөө яаж одоо хэрэглэх вэ гэсэн 3 бодит жишээ хэлгээд байгаа. Бодит жишээ. За тэгээ бид нь болохоор одоо энийг чин хийхэд те одоо ингээд тавьж байгаа зорилго элдв юмд ч өөрөхэд бол одоо тулгарах бэрхшээлүүдийн бодиттой бэрхшээлүүд байвал дурднаа гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ бас их чухал гэсэн шүү. Одоо энэ 4-р асуултаа та нар сүүлд одоо тийм reintegration plan гэдэг юм бичдэг байхгүй юу? Тэн дээрээ 5 хүртэл одоо тийм буцаж ирээд Монгол буцаж ирээд яах юм гэсэн, юу хийх юм гэсэн тийм төлөвлөгөө бичиж өгөө гэдэг байхгүй юу? Тэгээ тэр төлөвлөгөөтэйгээ чи уялдуулж болно. Би бол уялдуулсан. Энэ 3 өөрөөр хэлбэл ийм 3 бодит жишээ хэлэхтэй бол яасан байх нь төлөвлөгөөтэйгээ уялдуулсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэрийг яг хуу дараад нь уялдуулж болно. За шууд ийм адилхан байх бол ер нь димээ бах. Тэрний оронд бол уялдаатай юм гэсэн үг. За ингээд Австралид очиод ингээд сураад мэдээд ирлээ. За 3 жишээ те. Одоо яг 3 хүртэл гэж л байгаа юм л та апту гэдэг чи. Тэгэхээр 3-ын хэлцэн дээр шүү ер нь. Ямар жишээ авах юм. За чи ингээд очиод сураад ирлээ. Мэргэжлэрээ сурлаа. Юу болох. Ингээхлээр чи өөрийнхөө одоо энэ сурах гэж байгаа мэргэжил за одоо байгаа энэ мэргэжлийн тухай ямар нэгэн ойлголт мэдээлэлтэй байх хэрэгтэй. Яг өмнөх асуудал дээр ярьсан шиг чи зүгээр нэг сайн ажилтан тий одоо яадгийн ингээд нэг мундаг ажилтан ингээд зүгээр л ажиллаа хийгээд байдаг ерөөсөө асуудал гардггүй асуудалч оролдгүй нийгэмд ч оролцдгүй ийм хүн байна гэх юм бол наадах ч үнэхээр асуудал واخгүй юу чи магадгүй тэр салбар илтгэл болоо юмгаа мэдхгүй ойлгохгүй байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр тийм биш бай. Ерөөсөө тийм биш байгаад л ямар нэгэн юм өөрчлөн шинжилнэ гэж ингэж ойлгодог боддог тийм байх хэрэгтэй. За юу байж болох вэ? Одоо ингээд хэдүүлээ ботцгоё тий.
За энэ дөрөвдүгээр асуултан дээр би өөрийнхөө одоо юу гэж хариулсан яасан хийсэн бэ гэсэн жишээг хэлэхэд хүмүүст ингээд одоо юу гэдэг та нарт хангалттай сайн ойлголт хэлдэг юм өгч байхаа л гэж л найдаж байна л та. Тэ одоо ингээд санаа авахт чинь шүү дээ тий. За уран бодтой буюу одоо батлагдах одоо хэрэгжих магадaltaй гэсэн санаа хэлээд байгаа шүү дээ. Practical гэдэг чинь тий. Ийм жишээ. Эхнийх дээр нь бол би юу гэж хэлсэн бэ гэхээр 3 жишээ дурдсан. Ер нь 3 жишээ дурдчихвол зүгээр шүү. За 3 хүртэл гэж байгаа ч гэсэн. Эхнийх дээр нь болохоор би Монгол улсад одоо ерөөсөө альт сургуульд нь хөгжил судлал гэсэн хичээл заадаггүй. Тэгэхээр би одоо Монголд анх удаа хөгжил судлал гэсэн хичээлийг заанаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл би Мельбурнийг сургуульд очиод хөгжил судлал гэдэг курсыг төгсөөд ингээ буцаа хүрээд ирэхээр чинь би хөгжил судлал гэдэг хичээлийг яг зааж чадахгүй болоод ирнэ шүү дээ. За энэтэй холбоотой нэг хичээл байна. Би тэр мэрийг одоо юу гэдэг орон одоо хичээлийн хөтөлбөрийг судална над хичээлж үзэн шүү дээ. Хичээлийн хөтөлбөрийг мэдэж авна. Юу уншдаг тандгийг мэднэ. Тэгээ бусад сургуулийнхтай харьцуулна. Тэгээд энд дундаас нь Монголд хэрэгтэй сэдвүүдийг авна, хэрэггүй сэдвүүдийг орхин тэ. Одоо Монгол жишээ нь одоо юу гэдэг одоо номхондлын аюулгүй байдал гэдэг гэсэн сэдв хэрэггүй шүү дээ манайд ч. Тэр мэрийг орхин за тэгээ юу уншдаг яадаг ингээд 10 Монголын одоо манай шүтээс ихт чинь бол 16 7 хоног хичээл ордог 16 лекцтэй 16 семинартай юм хичээл хийнээл гэсэн юм санаа хэлж байгаа байхгүй. Тэгээд одоо Мельбурний сургууль төр хичээлийг орж байгаа багштай холбогдсон. Тэгээд тэрнээсээ зөвлөгөө аавна гэсэн юм санаатай юм хэлж байгаа. Тэгэхээр энэ бол одоо хэрэгжиж болох би тэндээ сурж ирсэн мэдлэг боловсрол хэлдэг юм байгаа яах гэж байгаа. Хэрэгжүүлж болох ийм бодиттой жишээ мөн үгүй л мөн шүү дээ. Дээрээс нь маш хэрэгцээтэй тий. Одоо юу гэсэн үг Монгол улсад ерөөсөө хөгжил судлал гэсэн хичээл байхгүй хахад би тэрийг яаж юм анх удаа үүсгэнэ гэсэн санаа. За хоёрт нь болохоор би юу гэж хэлсэн гэхээр би Монгол улсад одоо энэ хөгжил судлал гэдэг энэ салбар ухааныг хөгжүүлнэ гэж байгаа. Хөгжүүлнэ. Яагаад тэгэхээр хөгжил судлал гэдэг салбар ухаан бол одоо academic librarian гэж хэлээ тий. Одоо англиар бол academic шүү дээ тий. Буюу эрдэм шинжилгээний утгаараа ерөөсөө хөгжөөгөө одоо л байгаа байхгүй юу? Хөгжил судлал гэдэг энэ мэргэжлэр Австралийн засгийн газрын сэтгэлийг аваад Австрал сурсан зөндөө хүнч байна. За өөр газрууд Европ, Америкт зөндөө сураад ирсэн хүмүүс байна. Гэтэл тэр хүмүүс бол ерөөсөө ихэнх нь юу хийж байгаа вэ гэхээр миний мэдхийн олон улсын байгууллага ийм зүйлүүд дамжираад аль нэг төсөлд мэргэжилтэн гэдэр ингэж хийгээд ингэ яваад байгаа болохоос биш академик буюу эрдэм шинжилгээний хөгжил судлал гэсэн салбарыг хөгжүүлж ямар нэгэн онол гаргаж академик эрдэм шинжилгээний судалгаа хийж өгүүлэл хэвлүүлж ном гаргаж гэдэг юм уу эрдэм шинжилгээний үүднээс нь энэ салбарыг ерөөсөө хөгжүүлэх байгаа байхгүй юу. За би бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо би ингэж ийм юм хийнэ одоо магадгүй би анхны хүн болох байхаа чинь би ярилцлаган дээр ороод бол энийг бас би одоо ингээд ийм хүмүүс байхгүй гэж бодож байна одоо би ийм салбарыг хийх юм бол анхдагч хүн болно гэж өөрийгөө ойлгож байгаа тэр гэж ярьжсэн байхгүй юу. Тэр ийм хоёр дахь одоо юу яасан энэ бас Монголд хэрэгтэй өөрөөр хэлбэл монголчууд маш их хөгжил инээ дээрээ да гэж ярьдаг боловч яг үнэндээ бол яадаг ерөөсөө тэрийг ингэж одоо эрдэм шинжилгээний үүднээс шинжлэх ухаанч үүднээс судалж ингэж ярьж яадаг зүгээр л одоо тэр улсад гэдэг энэ улсад ингэдэг гэсэн нэг юм энгийн харьцуултын түвшний юм яриад байдаг л та тий. За ийм юм хийнэ одоо энэ бол анхдагч гэсэн юм санаа гэлсэн одоо мэдээж тэнд сурж ирж байгаа юм чи би тэр мэдлэг боловсролыг л ашиглах гэж байгаа шүү дээ. За нэг ийм юм хэлсэн. За гуравт нь болохоор би юу гэж хэлсэн гэхээр өөрийнхөө илүү хувийн судалгаатай холбоотой юм хэлсэн. За би бол ер нь анхнаасаа л тийм хөгжил болоод энэ хөгжлийн тухай ойлголтыг ерөнхийдөө судалж байсан. Монголд ч тийм мэдээж ийм ойлголтыг судалдаг. За би тэр үед болохоор энэ олон улсын байгууллагуудад хэрэгжүүлдэг энэ төсөл хөтөлбөрийн тухай судалгаа хий гэж бодож байсан. Одоо ингээд янз бүрийн төсөл хөтөлбөрүүд байна шүү дээ. Ядуурлыг бууруулах, Улаанбаатарын утааг арилгах, за одоо гендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг одоо хамгаалах нэтэр гэдэг хүчирхийллээс сэргийлэх гэх зөндөө байна. Эдгээр үнэхээр одоо ийм хэлж ярьж байгаа шиг үнэхээр тэгж хөв нэмэр оруулаад нийгмийг сайн болгоод байд юм уу? Одоо эсвэл үгүй юм уу? Яадаг юу болд юм бэ гэсэн тухай би судалгаа хийх гэж байгаа. За одоо энэ судалгаандаа зориулж болвол би одоо багш нартай уулзаж зөвлөгөө авна. Ямар нэгэн судалгааны төсөл одоо research proposal гэдэг тустай юм би. Тийм гаргаж одоо би нэг юм судалгаа хийнэ гэж би бодож байгаа гэсэн ийм санал хэлсэн л. Ингээд ийм миний 3 жишээ бол яг миний одоо ийм өөрийн туршлага экспертизтэй те яг ингээд хамааралтай одоо буюу одоо personal гэхээс илүү минийх бол илүү professional маягийн ийм бодит practical жишээг бол би яасан байх нь сурч ирээд буцааж хийнэ гэсэн юм гэсэн. За тэгээд хоёр дахь хэсгээр нь бол за ийм юм хийх гэлээ чи гэтэл ямар одоо болцшгүй одоо бэрхшээл тийм чирэгдэл
гычлан учрах вэ гэдгийг ингээ асууж байгаа юм те. Тэр нь болохоор юу вэ гэхэлэр одоо юу гэдэг би бол бас 3 жишээ дурдсан санагч байна. Тэрний нэг нь бол за би ингээд буцаа өрөөд ирлээ. Шинжлэх ухааны технологиг сурвалж буцаад орчлоо. За би ингээд хөгжил судлал гэсэн ийм хичээл нэг гэж байна. За одоо яагарэ санал тавилаа. Ингээд 16 7 хоногор 16 лекц 16 семинартай ингээд хүүхдүүд сонгуул би ингээд хичээл заяа гэж санал тавь. Тэгсэн манай одоо дарга захирал элдв юм хүмүүс ингээд зөвшөөрөхгүй байж болно шүү дээ. Юу яриад байгаа наад чи ямар хэнд хэрэгтэй ингэдэг ч юм уу. За эсвэл манай хичээлийн цаг маг дүүрсэн одоо наадах чинь өөр хичээл оруулах ямар ч боломжгүй ч гэдэг юм уу. Эсвэл одоо яамнаас зөвшөөрөл авд яам мэдэн бид нар мэдэхгүй ч гэдэг юм. Юу ч учирч болно шүү дээ. Ийм бэрхшээл одоо надад үүсэх боломжтой гэсэн нэг тийм бэрхшээлийнхаа юг хэлсэн юм байна. За энэ бол одоо юу гэдэг те надаас хамаарж байгаа биш. Одоо нөгөө талаас гэхүү хүмүүсээс хамаарж байгаа ийм нэг төрлийн юу шүү дээ. Бэрхшээл шүү дээ. Яг энэ шиг та нар ийм 3 хэрэгжиж болох зорилго тавилаа тэгэнгүүтээ яах нь вэ? Тэр нь одоо ингээ болохгүй бүтэхгүй гэж үзэж байгаагаа ямар одоо бэрхшээл чамаас өөрөөс чинь шалтгаалах юм. Тэр нэг юмнуудаа хэлэх хэрэгтэй. Одоо би муу сурахад нэг сайн сурч чадахгүй ирэх аюул байна гэдэр гэсэн нэг тийм сони юм хэлэхгүй. Нөгөө 3 зорилго дөрөө хүртэл те миний одоо англи хэл сайжирна, англи хэл сайжирч ирээд одоо ингэн тэгээ би тушаалах юм гэдэг юм. Багтуу баг ийм жишээг бол хүн болгоо хэлж байгаа шүү. Тэгэхээр аль болохоор толгойд чинь төрүүлд орж ирсэн санаанаас өөр байж тий ямар санаа гаргавал болох вэ, бүтэх вэ гэдгээ ингэж тооцоолж жагаад хүн хэлээгүй юмыг л чи хэлэх юм бол нөгөө шалгаруулад байгаа хүмүүсийн анхаарлыг татна шүү дээ. Тэгэхгүй зүгээр ингээл хамгийн түрүүнд орж ирж байгаа санаа гэдэг чинь толгойч орж ирж байгаа санаа гэдэг чинь өөр нэг бат толгордулмаа тэ дондог тэнд бас ботцсон байх магадлал аюу өндөр байхгүй. Тэгэхээр чи илүү юм бүтээлч тэ хэрэгтэй зөвхөн чамд биш бас магадгүй эргээд улс оронд хэрэгтэй ятгахтаа тань чиний ажиллаж байгаа салбарт хэрэгтэй тийм жишээнүүдийг олж бичээд за ямар бэрхшээл үүсвэ за нэг юм уу иймэрхүү бэрхшээлүүд тулгарч магадгүй гэж би бодож байна гэсэн л юмыг л хэлээд байх хэрэгтэй байхгүй. Тэгхийн бол ингээд одоо юу гэдэг энэ асуудал чинь сайхан амлаад байна. За тэгээд энэ дээр байгаа юугаан чи нөгөө түрүүн би нэг халтурцсан буцаж ирэх төлөвлөгөө гэж байгаа те integration plan гэж байгаа. Тэн дээр нь бол та хүртэл одоо тийм төлөвлөгөө өдр гарга өдр гэлдэг. Тэрнтэйгээ бас үйж болно те. Одоо би ингэн ийм юм хийн гэд ингээд явсан ч болно. За би бол бараг л адилхан битсэн. Тэгээд харьцангуй гайгүй шалгарсныг бодоход бол нэг тэр давхардахгүй байх. Тэр бол нэг чухал биш юм шиг үлээ. Гэхдээ аль болохоор л тийм бүтээлч чин тэтгэлэгт ингээд санаа сэтгэлээ зориулж хандж байгаа гэдэг чинь л анханасаа харагдах юм бол тэгчж гоё уншигдана гэдэг байгаа шүү дээ. Тэгэх юм бол чиний одоо тэтгэлгийн материал чи ингээд цаашаа явах ингээд илүү яах юм боломж болцоо улам бүрдэж байгаа юм шүү те. За ингээд дараагийн хичээлээр 4 дахь те хичээлээр уулзъя.